шүн хуган цаарунна хагасан гэрлэн авсад бүдиглээ яралгүй ангал тамигун чимэгтэй ялах зүдэн сүдэртэй төрнө Тэр өөрийн зорилгодоо тохируулж даалгаврын хүндрэлийн түвшинг сонгох боломжтой байв. Энэ удаа тэр бүхнийг нэг дор шийдэхээр шийдсэн. Тэр эргэлзэлгүйгээр хамгийн хэцүү hell level-ийг сонглоо. Түүнийг хэлж дуусмагц том бөмбөрцөг гарч ирээд хагарч олон хэсэг болж бутрав. Дараа нь урт биетэй аимшигтай том сэлэн барьсан нэг залуу гарч ирэв. Эхэндээ дан тэр хүнийг тоосонгүй. Гэхдээ тэр залуу муухай инээмсэглэж нүдээ нарийсхан харахад дан гинэт гайхав. Учир нь тэр хүний нүур яг өөрийнх нь нүртэй адилхан байлаа. Тэр үед систем мэдэгдэл гаргав. Таны өмнө байгаа зорилт бол таны doppelganger. Даалгавар түүнийг ялах. Хоёр хүн хэсэг хугацаанд чимээгүй харж зогсов. Дан сэлмээ гаргаж нөгөө хүн рүү ууртай ширтлээ. Гэтэл гинэт doppelganger аратан шиг дайран ирэв. Дан цохилтыг хааж чадсан ч өрсөлдөгч нь агаарт үсэрч сэлмийн хүрээнээс болтов. Дараа нь дээрээс нь хүчтэй цохилт хийлээ. Дан тэр цохилтыг арай гэж хаасан ч хүчтэй цохилтод цохиулж хол шидэгдэв. Харин doppelganger газар тайван бууж юу ч болоогүй мэт зогсож байлаа. Ганцхан анхаарал алдсан нь Доныг бараг ялагдуулах шахав. Өрсөлдөгч нь амсхийх зав өгөлгүй дахин дайрав. Тэд зэрлэгээр тулалдав. Донгийн гар хөл олон удаа зүсэгдэж чархатлаа. Хэрв энэ тулаан удаан үргэлжилбэл Дон ялагдах нь тодорхой байв. Удалгүй маш хүчтэй цохилт Донгийн цээжинд онож түүнийг маш хол шидэж орхив. Энэ нь эхэндээ хэд өөртөө итгэсний үн төлбөр байлаа. Дон цагаан утаан дундаас босож ирэв. Тэр сэлмээ чанга атгаад ханиалган баг зэрэг инээмсэглэв. Тэгээд хэлв, ийм хуулбар бол шөнийн зах дээрх муу дуурамил шиг л байна. Ямар ч байсан чи өнөөдөр надаас зүхтэж чадахгүй. Дараа нь Дон өөрийн демон Bloody-г идэвхжүүлв. Түүний бие өөрчлөгдөж эхэллээ. Донгаас аимшигтай алах хүсэлтэй энерги гарч байлаа. Яг л дахин амьсан чөтгөр шиг харагдав. Үүнийг мэдэрсэн doppelganger дарамт мэдэрч дөрүүлж дайрахаар шийдэв. Тэр хурдан гүйж ирээд Донгийг хоёр хуваах гэж оролдлоо. Гэтэл гинэт гайхав. Учир нь Дон аль хэдийн түүний хажууд телепорт хийгээд ирчихсэн байв. Дон түүнийг толгой газарт хүчтэй цохиж сэлмээ өргөж дуусгах гэж байлаа. Гэвч doppelganger сүүлийн мөчөд болтож чадсан. Тэр хурдан холдон ухарч амжив. Тэгээд өөрөө ч мөн демон Bloody идэвхжүүлв. Одоо хоёулаа аимшигтай чөтгөр шиг болж хувирсан байлаа. Тэд хоорондоо ижил хүчтэй дайран тулалдав. Дон ууртаагаар зүгээр л алга болчих. Ингэж удаан сунгах хэрэггүй гэж хашгирлаа. Гэтэл гинэт doppelganger агаараас гарч ирээд сэлмээ Донгийн мөрөнд гүн зоолоо. Тэр зогсолгүй дахин дайрч сэлмээ Донгийн нүдний хооронд зоох гэж оролдлоо. Аимшигтай өвдөлтөөс болж Дон хяналтаа алдаж виртуал ертөнцөөс гинэт гарчихв. Гадна талд цэвэрлэгч эмэгтэй хаалга хүчтэй тогшиж байлаа. Харин Дон дотор нь хөшөө шиг хөдөлгөөнгүй зогсож байв. Ийм их дарамтанд орсон Дон бодлоо. Хэрвээ энэ удаа ялагдвал өмнө хийсэн бүх оролдлого дэмий болно. Тэр толгоогоо гашилтал бодож doppelganger-ыг ялах арга хайлаа. Тэр үед цэвэрлэгч эмэгтэй бараг хаалгыг онгойлгох гэж байсан ч азар түүнийг 3 дугаар давхар руу дуудаж. Тэр явчихв. Виртуал ертөнцөд буцаж ирээд Дон өөрийн инвентарийг нээж хэрэгтэй зүйл хайж эхэллээ. Тэр шүдээ 100 энэ даалгавар одоо ч дуусаагүй гэж хэлв. Дон нэг бурхны шидэд эм гаргаж ирэв. Энэ бол өмнөх даалгавруудаас авсан маш үнэтэй шагнал байлаа. Систем мэдэгдэв. Энэ юм уул хэрэглэгчийн эрүүл мэнд болон тэсвэр сэргээн. Тэгэхээр Дон ийм имээс 5-ыг уул бүх хүчээ бүрэн сэргээж чадна. Дон ийм уух гэж байгааг харсан doppelganger түүнийг зогсоохоор шууд дайрлаа. Гэвч Дон түүнийг зүгээр өнгөрүүлэхгүй. Түүний нүд мөс шиг хүйтэн болж хувирсан байв. Дон эхний шидэд имийг уухад түүний судсаар гал шиг хүч урсаж эхэллээ. Тэр дахин инвентори руугаа гараа хийж амьсгаад авчтан хид хідэн им гаргаж ирэв.
тэр энэ тулааныг удаан үргэлжлүүлэхийг хүссэнгүй. Түүний зорилго ганцхан бүх хүчээ бүрэн сэргээх байлаа. 2 дахь эмийг уухдаа тэр дайсны өшөглөлтөөс болтлаа. 3 дахь эмийг уух үедээ тэр аль хэдийн сэлмээ дуудаж дайралтыг хааж байв. Сүүлчийн 2 эмийг уугаад асар хүчтэй энерги түүний биеэр тархав. Тулааны хамгийн ширүүн мөчид Doppelganger Dong-ийн хүзүүг барьж агаарт өргөв. Тэр Dong-ийн гидс рүү эцсийн цохилт өгөх гэж байлаа. Гэтэл яг тэр мөчид Dong inventory-га нээв. Ингэснээр Doppelganger-ийн сэлэм хоосон виртуал зайгаар өнгөрч ямар ч гэмтэл учруулсангүй. Харин Dong-ийн сэлэм дайсны гидсэнд гүн зоогдов. Удалгүй Doppelganger-ийн бие задран алга болж эхэллээ. System Mission Complete гэж зарлав. Систем мөн мэдэгдэв. Dong-ийн бие бүрэн сэргсэн бөгөөд одоо Health System-ийг бодит ертөнцид ашиглаж болно. Dong нударгаа чанга хатгав. Тэр хүчин эргэн ирж байгааг мэдэрч маш их баярлав. Түүний бие дээрх сорвинууд нь тамд өнгөрүүлсэн хатуу бэлтгэл тулаануудыг сануулж байлаа. Удалгүй шинэ мэдэгдэл гарч ирэв. Олон уншаагүй мессеж ирсэн байлаа. Тэд бүгд Hell-ийн захирагчид хандаж тусламж хүссэн мессежүүд байв. Dong гинэт тамийн ёроолд өнгөрүүлсэн 80 жилийн амьдралаа санав. Тэр бүхнийг тисэж гарсан нь ердөө удирдагч гэх нэрийн төлөө байжээ. Тэр үүнийг маш инээдтэй гэж бодлоо. Dong систем рүү дунд хурууга гаргаж би хинч захирагдахгүй гэж бодоод тэндээс гарахыг системд тушаав. Удалгүй тэр эмнэлэгт буцаж ирэв. Тэр шалан дээр сүнэлт хийж байлаа. Сүнэлт бүрэн маш цэвэр, амархан харагдав. Тэр дасгал хийж байхдаа олон зүйл бодож байлаа. Яг тэр үед Dong-ийн ээж болон эмч өрөөнд орж ирэв. Тэд харсан зүйлдээ гайхан хөшиж орхив. Эмч хэлв, таны хүү магадгүй Awakened One байж магадгүй. Үүнийг сонсоод Dong-ийн ээж маш их санаа зовов. Эмч үргэлжлүүлэн өмнө нь шинж тэмдэг байсан байж магадгүй. Гэхдээ үүнийг яг яаж тайлбарлахыг хэн ч мэдэхгүй гэж хэлв. Тэр мөн association дээр очиж илүү нарийн шинжилгээ хийх хэрэгтэй гэж зөвлөв. Dong-ийн ээж гайхсан ч өөр сонголтгүй байлаа. Dong эмчийн зөвлөгөөг дагахаас өөр аргагүй байлаа. Таксинд сууж явахдаа тэр ээжийнхээ хажууд сууж байсан ч толгойд нь association болон Awakened One-уудын тухай бодол эргэлзсээр байв. Тэр гаднаа 50 харагдахыг хичээж байсан ч дотор нь маш их бодол байлаа. Dong ээж нь ямар нэг зүйл нууж байгааг мэдэрч байв. Тэр комод байсан 10 жилийн хугацаанд дэлхий яг яаж өөрчлөгдсөн бол гэж бодож байлаа. Удалгүй такси уулын ингэрт байдаг жижиг байшингийн өмнө зогсов. Энэ бол Dong болон түүний ээж урд нь хамт амьдардаг байсан гэр байлаа. Ээж нь чи төрүүлээд ор. Би хурш дээрээ ороод жаахан ярьцгаад ирье гэж хэлв. Dong гэрт ормогцоо гинэт зог тусав. Тэр шүүгийг ухаж дотроос нь мөнгө авч байгаа нэг охиныг харав. Dong тэр охиныг хараад таньж чадсангүй. Тэр урд нь огт уулзаж байгаагүй хүн шиг санагдав. Яг тэр үед ээж нь орж ирээд чи юу идмээр байна? Би хоол хий гэж асуув. Дараа нь тэр охин руу хараад Жэйсю чи хэд хоног хаацсан юм бэ? Яагаад уцаа авахгүй байсан бэ? Би маш их санаа зовсон шүү гэж хэлв. Түүний харц Жэйсюгийн гар дээр очлоо. Тэнд хорин тэг вон байв. Жэйсю гайхаж мөнгөө хурдан нуучгаад ээж болон ахынхаа хажуугаар чимээгүйхэн гараад явлаа. Dong ихэд гайхав. Түүний хувьд 80 жил өнгөрсөн мэт санагдаж байсан ч өөрийн төрсөн дүүгээ танихгүй байна гэдэгт итгэж чадахгүй байлаа. Жэйсю гонигтай дуугаар чи одоо эрүүл харагдаж байна. Гэхдээ бидний хувьд өдөр бүр яг там шиг байсан гэж хэлв. Тэр ингэж хэлээд гарах гэж эргэв. Ээж нь сандарч Жэйсю гэж дуудав. Гэтэл яг тэр үед хаалга хүчтэй нүдэх чимээ гарлаа. Гэрийнхэн цочин ус руу гадаа өчигдрийн туранхай үр зээл нэхэж зогсож байв. Тэр чанга хашгирч 3 секундын дотор хаалгаа нээ. Үгүй бол би эвдээд орно гэж ориллоо. Жэйсю шийдэмгий алхаж очиод хаалгыг нээхээр болов. Ээж нь айж үгүй гэж хашгирлаа. Гэтэл гадаа байсан тарган залуу найздаа хандан чи энэ гэр зүг гэж итгэлтэй байна уу гэж асуулаа. Тэгээд магадгүй тэр эмэгтэй аль хэдийн
гэж хэлэх гэж байлаа. Сольны Жисэ хаалгыг огцон монголгож гадаг шалхаж гараад хоёр ур цуглуулагчийн нүүрэн дээр чангаар хашгирч эхлэв. Гайхсан хоёр ир өгч хэлж чадалгүй. Түүнийг холдохыг л харж үлдлээ. Туранхай ир түүнийг гэрийн эзний охин байх гэж тааварлав. Харин бүдүүн ир түүнийг явахыг муухай харцаар ширтэн харж байлаа. Мерслин маш их сандарч хүүгээ эмнэлгээс гарсныг урдчилж хэлж амжаагүй дэ уучлалгүй. Тэр чичирч байсаар түрөвчээ гаргаж энэ бол өөрт нь байгаа бүх мөнгө гэж хэлээд одоохондоо үүнийг аваач гэж гуйлаа. Гэтэл тэр ир түрөвчийг газар руу алгадаж мөнгөн шалан дээр хаасайгүй тарав. Хажууд нь зогсож байсан Дон үүнийг хараад ууртаагаар архирлаа. Түүний нүд уур хилэнгээр дүрлцэж байв. Гэвч тэр ир доромж үг хэлсээр байлаа. Тэгээд Донгийн ээжийг муу үгээр доромжилж бүр нүүр рүү алгадав. Тэр мөчид Дон тисгээ болов. Тэр урагш үсрэн очиод туранхай ирийг хүчтэй цохив. Цохилтын дараа туранхай ир шалан дээр унаж аман цус болсон байлаа. Бүдүүн ир гадаанаас гүйж орж ирээд найзыгаа сандарч босгов. Дэсон аажуухан ойртож нам боловч аюултай өнгөөр хэлв. Би та нарыг өөрөө очиж олох гэж байсан. Харин та нар өөрсдөө ирж надад төвөг багсгалаа. Бүдүүн ир ууртаагаар хэлв. Чи тэр тэрэгцэр дээр сууж байсан залуу биш үү? Ээждээ баярлах ёстой. Тэр чамаас болж өрөнд орсон. Дон ойртон ирж нүдэн мэс шиг хүйтэн болов. Би там шиг газар юу туусныг чи мэдэх үү? Гэж тэр хэлв. Үгээ хэлмэгцээ тэр ирийн толгооноос барьж маш хүчтэй алгадав. Цус цацран гарлаа. Түүний уур дээд цэгтээ хүрсэн байв. Тэр өөрт нь хийсэн доромжллыг 100 дахин буцааж өгөхийг хүсэж байлаа. Тэр ирээсэндээ шалан дээр унаж нүрээрээ газар мөргөв. Түүний нүд өрөөгөөр сандарч харж буланд байсан модон сандлыг олж харлаа. Бүдүүн ир тэр сандлыг шүүрэн авч Дон руу дайрчгүй. Гэвч Дон сандлыг шулуун цохиж хагалж цохилтын хүчээр бүдүүн ир шалан дээр ухаан алдан унав. Үүнийг харсан туранхай ир бүснээсээ хотог гаргаж айлгах гэж савчуулж эхлэв. Харин Дон түүнийг тайван харсаар байлаа. Дон очиод ээжийг нь алгадсан гарнаас нь бугууг нь барив. Тэр гарын бугууг арагш нь нугалж тэр ир өвдсөндөө чангаар ориллоо. Гарын бүдүүн ир ууртаагаар хашгирч чи ингэж хийчгээд зүгээр явна гэж бодож байна уу? Гэж хэлв. Дон хариулахч хүссэнгүй. Тэр зүгээр л ирүүгээ баг зэрэг өргөж хүйтэн харцаар ширтээд би та нарыг явуулж байна. Ээжийн минь нүүрэнд үлдээсэн үрийн хариуул өгч байна. Гэж хэлв. Үүнийг хараад Донгийн ээж уйлж эхлээд хүмүн бол гэж орилов. Айд сандарсан хоёр дээрэмчин босоод цогтов. Дахин цохиулах вэ гэж яагаад машиндаа сууж давхилаа. Машинд суусныхаа дараа бүдүүн ир амсгаад тэр яаж тийм хүчтэй болчихсон юм бэ? Гэж асуулаа. Туранхай ир одоо чичирсээр тэр өмнөх хүн биш болсон. 10 жил ухаангүй байсан хүн одоо бүр өөр хүн болсон байна. Гэж хэлв. Тэдний ажилтдаг үр цуглуулах газрын захирал ямар ч байсан биеийн баталгааны гэрээг авахыг тушаасан байлаа. Гэхдээ бүдүүн ир одоо хамгийн чухал зүйл бол Донгийг яаж дийлэх вэ гэдэг гэж бодож байв. Тэр үед тэд гудамжинд бүдэлсэн мэт алхаж яваа Жисэг олж харав. Бүдүүн ир жолоочод машинаа зогсоо гэж тушаалаа. Тэд ямар нэгэн зүйл хийхээр шийджээ. Тэр хооронд Донгийн гэрт ээж нь тайлбарлаж эхлэв. Тэр Донгийн эмнэлгийн төлбөрийг төлөхийн тулд хуучин гэрээ зарсан бас дэлгүүрээ зарсан. Тэр үүнийг хийвэл хүүн сэрнэ гэж бодсон. Гэхдээ дараа нь бүр түрээсийн байрны барьцааны мөнгөө хүртэл зарцуулжээ. Эцэст нь танилаараа дамжуулж 3 өөр мөнгө хүлэгчээс мөнгө зээсэн байна. Гэвч өр нэмэгдсээр үндсэн мөнгөөж төлж амжаагүй байхад хүүн улам өссөн. Дон асуув. Жисэ одоо ч сургуульд сурдаггүй юм уу? Яагаад байнга ажил хийдэг юм? Ээж нь хоолой нь зангирч хэлв. Өнгөрсөн жил ажил дээрээ гэмтсэн учраас ажиллаж чадхаа болсон. Тиймээс Жисэ сургуулаа орхиж ресторанд ажиллах болсон. Жисэ өөрөө би мөнгө олж гэр бүлдээ туслана гэж хэлсэн байна. Тэр өдөр нь шатхуун түгээх газарт шөнийн дэлгүүрт ажилладаг байжээ. Дон ууртаагаар та яагаад түүнийг сургуульд нь үлдээгээгүй юм бэ? Гэж асуулаа. Гэвч ээж нь уйлж хэлв. Хэрэв Жисэ ажиллаагүй бол бид чамайг эмнэлэгт тасрах мөнгөтэй байхгүй байсан.
Сүүлийн хэдэн сарын турш ямар ч ахиц гарахгүй байсан тул Жисүү гинэд гэрээсээ явж сургаггүй алга болсон байжээ. Ээж нь Донгод "Тэнийг зүйл битгий хий. Бид одоо ч гэр бүл шүү" гэж хэлв. Үүнийг сонсоод Дон чимээгүй болов. Тэр дахиж юу ч хэлж чадсангүй. Тэр үед гинэд ээжийнх нь утас дуугарлаа. Утас нь түрүүн ирсэн дээрэмчдээс байв. Дон "Надад утсыг өгөөч. Би өөрөө ярий" гэж хэлв. Тэр утсаа аваад нүүрний хувирал нь шууд өөрчлөгдөж утсаар ууртаа хашгирлаа. Тэнд ноцтой зүйл болсон нь илт байв. Тэр хоёр дээрэмчин машинаараа хотын төв рүү оржээ. Тэд Жисүүгийн гарыг ууж амийг нь боосон байлаа. Бүдүүн ир утсаар Донгод хэлв. "Чи буруу хүмүүстэй оролцсон. Одоо ухаантай бай. Бид чамд яг нэг өдөр өгнө. 100 сая мөнгө олж ирээд бидэн рүү залах. Чи одоо хүчтэй болсон юм бол тэр чинь хэцүү биш биз дээ. Хэрвээ их чи аюулгүй байлгахыг хүсвэл ямар ч зайлбуу хэрэгэл биднийг хуурах гэж бүү бод." Жисүүгийн дууг сонсоод дээрэмчдийн доромжлолыг сонсоход Донгийн дотор уурын гал асав. Донгийн нүрийг хараад ээж нь ямар нэг муу зүйл болох гэж байгааг шууд ойлгов. Дон эргэж хараад "Би жаахан гараад ирье. Удахгүй буцаад ирнэ" гэж хэлв. Ээж нь санаа зовж "Өөрийгөө аюулд бүү оруул. Хэрэв чи хүн зодоод шоронд орвол би амьдарч чадахгүй" гэж хэлв. Тэр үед Дон нэг зүйлийг ойлгов. Дэлхий дээрх асуудлыг тамд байсан шиг хүчээр шийдэж болохгүй юм байна. Яг тэр үед системийн цонхонд шинэ мэдэгдэл гарч ирв. Дон гинэд зов туслаа. Ээж нь санаа зовж байгааг хараад Дон буцаад "Юу ч болохгүй ээжээ. Битгий санаа зов" гэж тайвшруулв. Тэр гэрээс гарсны дараа л мэдэгдлийг сайн харлаа. Энэ нь нэг удаагийн шагнал байв. Тэр шагналаар анхны ур чадвар сонгож болох байлаа. Сонголтууд нь хор хэрэглэх чадвар, үл үзэгдэх чадвар, тамийн гал, сүнс дуудах чадвар. Дон хэсэг бодсны дараа өөр чадварууд энтэй харьцуулахад хүрэхгүй гэж ойлгов. Тэр үед дээрэмчид Жисүүг нэг орон сууцны байранд авчирчээ. Тэд түүнийг лифтэнд оруулж дээд давхар руу гарах гэж байв. Гэтэл гинэд лифтний дотор цахилгаан шиг оч өсөрч эхлэв. Бүдүүн ир гайхаж лифтний дотор бүдүүн ир эхлээд тоосонгүй. Гэтэл гинэд шал доороос харанхуй аимшигтай сүдэр босч ирв. Тэр нь Дон байлаа. Дон түүний нүд рүү шууд хараад "Чи мөнгө хүссэн биз дээ. Би мөнгийг чинь авчирлаа" гэж хэлв. Үүнээс өмнө Дон Dark Soul Summoning гэдэг чадварыг сонгосон байв. Түүний гарын алганд цэнхэр гал гарч ирлээ. Дараа нь тэр гал хар шингэн болж хувирсан. Дон шалан дээр том тойрог зурж дараа нь бүдүүн ирийн цустай цамцны хэсгийг уурж аваад хар нүх рүү шидэв. Тэгээд тушаал өглөө. Түүний цусны мөрийг дагаад намайг түүний байгаа газар руу хүргэв. Иймээс Дон яг энэ газар гарч ирж чадсан юм. Туранхай дээрэмчин уурлаад цохихоор дайрлаа. Гэвч Дон бие хойш тонгойлгож амархан болтов. Тэр шууд нүүрнээс нь бариад хүчтэй цохив. Туранхай ир шалан дээр унаж амнаас нь хөөс гарч эхлэв. Бүдүүн ир буланд айж чичирч зогсоод "Чи Awakener юм уу?" гэж асуув. Дон баг зэрэг хөмсгөө зангидав. Тэр Awakener гэж юу болохыг ойлгосонгүй. Яг тэр үед лифтний хаалга нэгдэв. Бүдүүн ир айсандаа гадагшгүйж тусламж дуудав. Тэр хашгирч "Энэ хүн Awakener байна. Бүгдээрээ хамт дайр" гэвч тэр хол явж амжаагүй байхад Дон түүний хүзүүний ар тал руу цохив. Тэр шууд шалан дээр нүрээрээ унав. Түүний ууртай хамсаатнууд мод сава барьсаар дайрч ирэв. Гэхдээ Дон тэдний бүх цохилтыг амархан бултаж байлаа. Тэр яг туршлагатай тулаан шиг хөдөлж нэг нэгээр нь цохиж унгав. Тэдэнд эсэргүүцэх боломж ч өгсөнгүй. Удалгүй бүх газар нам гүн боллоо. Дон лифт рүү орлоо. Дотор нь Жисүү одоо ч цочирдсан байдалтай сууж байв. Дон түүний гарын осыг тайлж амны болтыг авлаа. Тэгээд зөөлөн хэлв. "Чи гэртээ харь. Аюулгүй бай." Жисүү ахыгаа хараад "Чи дараа нь яах гэж байгаа юм бэ?" гэж санаа зовов. Дон зөөлөн инээмсэглээд "Зүгээр гэртээ хар. Үлдсэнийг би өөрөө шийднэ" гэж хэлв. Шөнө орой болсон байв. Гэвч коридорт гэрэл асаалттай байлаа. Шалан дээр унах хүмүүс олон байв. Дон 50 гараа халаасандаа хийж шат руу алхлаа. Тэр алхам алхмаар дээш гарч байв. Дээд давхарт хідэн дээрэмчин сууж
Тамхи татаж байлаа. Дон аяархан санаа алдав. Тэр бодов. Энэ бол том асуудал биш бололтой. Өөр нэг чон нүхний үлдэгдлийг цэвэрлэхтэй адил биш байлаа. Түүний энгийн үхсэл бүх бүлгийг уурлаж хашгируулж орхив. Ингээд маш том мөргөлдөөн эхэллээ. Төв байрны шилэн хаалга хагарч шилний үртэс бүх талд хийсв. Тэр үеэр утас дуугарлаа. Загсны шивээстэй ир утсыг аваад сонссны дараа уурн гал шиг дэгдэв. Тэр ориллоо. Би амралтаар уцдахгүй гэж хэлсэн шүү. Түүний дор дарлагдсан хүн уурлан ярив. Босоо, эзэн албан тасалгаанд очих хэрэгтэй байна. Эзэн ширээний дээр гараа цохиж хашгирлаа. Хэн миний газар нутгийг самарч зүрхэлж байна вэ? Тэд цочирдон чичирсэн хитгэн үг хэлээд утсыг таслав. Эзэн шүд зуугаад улаан эфоноо нурааж нүдэн галмит асав. Тэгх үед төв байрны коридор шилний үртэс ба унсан биеүүдээр бүглэрчээ. Өөрөөрөө Донныг өмнө харсан дээрэмчин оллоо. Тэр маш их чичирч ухаан алдах төгсөн мэт байв. Гинэд том дэлбэрэлт болов. Цагаан утаа коридорт дүүрлээ. Дон болгоомжтой эргэж хараад том биетэй хүн шууд түүнийг чиглэн дайрч ирж байгааг олж харлаа. Тэр том биетэй хүн Доныг газар түлхэн нүрийг хүүдэн шал руу хүчтэй цохив. Эзэн дээрээс нь хараад тэр эрен хүчийг ашиглаж байгаа үеийг санаад өвчтөй асуув. Чамайг ухаангүй болчихсон гэж бодож байна уу? Донгийн ээж ба Жесү тийм ч гайхсан байдалгүй харав. Магадгүй тэд ийм чадвартай хүмүүсийн оршихуйд дассан байсан биз. Гэвч Дон биеэ эргүүлэн сэргээхэд анхаарлаа төвлөрүүлж жинхэнэ ертөнц хэрхэн өөрчлөгдсөнийг бүрэн ойлгоогүй байв. Тэгээд ч Дон энэ том хүчрхэг биетэй нөхрийг ялахад яг гар атгах шиг амархан байлаа. Гэхдээ эзэн тийм ч амар биш байв. Эзэн амархан бууж өгөөгүй. Тэр хурдан ухарч өмнө нь зогсож байгаа хүн нь ердийн дайсан биш гэдгийг ойлгов. Дээсэн босоод хувцсаа арчиж эзэндээ хүйтэн хоолоогоор асуулаа. Чи бас тэдгээр Awakened хүмүүсийн нэг мөн биз дээ? Эзэн өвчтөй инээмсэглээд хэлв. Өшөө авах цаг өнгөрсөн. Би чамайг Яма хаантай уулзуулах гэж төвшүүлж байна. Хэл гэж сонсоод Донны нүдэнд гэрэл тодров. Тэр гараа цуглуулан шууд цохилт хийлээ. Нэг л цохилт эзнийг хан руу хүчтэй цохин буцаж шидлээ. Эзэн гайхан яагаад ийм амархан ялагдсан бэ гэдгээ ойлгож чадахгүй. Зөвшөөрөхийг хүссэнгүй. Дан алхаж ирээд гарынхаа улам тэр хүний нүүр рүү хурч хүйтэн хоолоогоор хэлв. Би хаа байсан чамайг гэр бүлээ зовоосны төлөө шийтгэн. Тэр үед эзэн ч мөн Awakened хүн гэдгийг, гэхдээ бүр өөр төвшөнд гэдгийг ойлгосон. Одоо зөвхөн амьд үлдэх бодол толгойд нь байсан. Эзэн сулхан гуйж хэлв. Мөнгө хэрэг болвол бүгдийг өгнө. Дон түр зогсов. Хүйтэн өнгөөр асуулаа. Мөнгө хаана байна? Хэн чичирч шкафны сейф рүү заав. Дан алхаж очих үед тэр мэдэгдэхгүйгээр орхин зүхтав. Дуулсан толгоогоо гоцойлгон дагалдагчтай хурдан ухрахыг хэлв. Паркингт тэр машиндаа суугаад шүд зууж уурлан бодов. Тэр залуу яах юм? Би түүний гэрийг дараа шалгах болно. Тэгэхэд Дэсон ард нь гарч нам гүм хоолоогоор хэлв. Сифийн нууц үгийг асуухаа мартсан юм. Түүний демон гар хүний толгойг чанга хатган анхааруулж хэлв. Чи хаана нуусан ч би чамайг үргэлж олж чадна. Дараа нь Дон дээвэр дээр гарч Сифийг нээж доторх бүх мөнгийг цуглууллаа. Тэр болгоомжтой тоолж үзв. Нийт дүн 532 сая орчим байв. Дон мөнгөний овооны дээр хараад бодлоо төвлөрүүлв. Сүүлийн байшин худалдаж авах тухай бодоод Дон сэтгэл санаа сайхан болж шууд утасны дэлгүүр оров. Үйлчлэгч нь шин загварыг танилцуулж үнэн зөвхөн 2,9 сая төгрөг шүү гэж хэлв. Дон ягаан утсыг хараад зогсож байтал үйлчлэгч инээмсэглэж энэ загвар эмэгтэйчүүдэд их таалагддаг. Би чамд том хөнгөлөлт өгнө гэж хэлв. Эмэгтэйчүүдийн тухай сонсоод Дон энүүд бодолтой болов. Үйлчлэгч үргэлжлүүлэн ийм боломжийг бүү алдаарай гэж хэлээд Дон толгой дохин тэр дорн худалдаж авлаа. Зөвхөн жирийн утас байсан ч үнэн маш өндөр байсан ч Дон зузаан бэлэн мөнгө гаргаж эргэлзэлгүй төлөвлөсөн. Тэр бүр 2 ширхэг утас авч үйлчлэгч маш их баярлав. Гудамж дуу алдав. Гэртээ ирээд утасны удыг Жисогийн сандлын хажууд тавив. Гал тогооноос ээжийнх нь дуу дуулдав. Дон хоол идэхээр ирээч. Хүү минь
Гэвч ээж гарахад Дон ямар ч уул мөргүй алга болсон байв. Шүн орж хот гэрэлтэж эхлэхэд Жиси бэлдэж гарахаар болжээ. Гахаан мах шарах ресторанд Дон Ченховд гараад аллаж мэндлэв. Ченхов аль хэдийнэ хүлээж байлаа. Тэр боклыг өргөж чи имлэгт байсан үеэсээ үнэхээр өөр харагдаж байна гэж магтлаа. Дараа нь асуув, чи ирээдүгөө бодож үзсэн үү? Дон ямар ч сэтгэл илэрхийлээгүй тул Ченхов сануулв, бид одоо сургуульд сурагч биш шүү. Дараа нь Дон асуув, 500 сая төгрөгөөр ямар орон сууц авч чадах вэ? Ченхов гайхаж хариулв, тэгвэл зөвхөн сүүлийн захын жижиг байр түрээслэхэд л хүрнэ. Худалдаж авах бол 1-2 тэрбум төгрөг хэрэгтэй. Дэлхий тэр өдрөөс хойш бүрэн өөрчлөгдсөн байлаа. Дон гашуун усыг уугаад Ченхов ээж нь түүний Awakened тухай яриад байсан зүйлсийг дурсан ярьж эхлэв. Тэр сэрээд хүмүүс түүн рүү Awakened гэж дуудсаар байсныг сонссоор байлаа. Ченховгийн нүд томорч инээмсэглэн тэгэхээр чи үнэхээр юу ч мэдэхгүй юм байна уу? Гэж хэлв. Дараа нь тэд хоёул хоолны газараас гараад тамхи татахаар болов. Ченхов түүхээ ярьж эхлэв. Чи доош унсныхаа дараа гинэт нэг сонин хаалга гарч ирсэн. Эхэндээ зөвхөн зарим сонин үзэгдлийг л үүсгэсэн. Гэхдээ хүн төрөлхтөн түүнийг хянаж чадсан. Харин дараа нь тэр хаалганаас олон тооны хэрцгий мангасууд гарч ирээд хүмүүс рүү довтлоо. Цэрэг армийн бүх дэвшилтэд зэвсгийг ашигласан ч ямар ч үр дүн гарсангүй. Хүн төрөлхтөн ихээхэн хохирол амссан. Материаллык ба сэтгэл зүйн хувьд Дон хөмсгөө зангидаж асуув. Ган зэвсэг их буу хүртэл ашиггүй байсан гэж үү? Ченхов тамхиа хайж нам гүнээ хариулв. Бүх энгийн зэвсэг үр дүнгүй байсан. Тэр үед би сонссон бүх зүйл ийм байсан. Зөвхөн мангасуудын цогцсоор бүтээсэн зэвсэг л тэдэнтэй тэмцэж чаддаг. Харин зөвхөн Awakened хүмүүс л тэр зэвсгийг ашиглаж чаддаг. Ченховгийн дуу чухал болон шууд Дон руу чиглэв. Дон утсаа барьж тоглож байгаа дүр үзүүлэн саяхан авсан үнэтэй шинэ утсаа сонирхолтой байдлаар харуулж байв. Үүнийг хараад Ченхов шууд асуулаа. Дон утасны загварын талаар дэлгэрэнгүй ярьж. Ченхов залхаж гараа сарвалав. Тэд тэр утсыг үнгүй тарааж байгаа гэж сонссон. Чи үнэхээр мөнгө зарцуулсан гэж үү? Дон юу ч хэллгүй, зогссоор байлаа. Харин найз нь тоглоомхийн үргэлжлүүлв. Мангасуудын тухайд эргэн ярьж, Ченхов хэлв, зэвсгээс гадна Awakened хүмүүс өөрийн биеэ араагаар сайжруулж чаддаг. Тэр нь чиний бие яагаад маш хурдан эдгэрсэн, тэр бүлэг даргаыг яагаад ийм амархан дарсан шалтгаан юм. Дон хагас инээмсэглэн, хэрвээ би Awakened хүн бол надад жаахан мөнгө зээлж өгөөч. Ченхов гайхан зогсов. Ам нь ангаасан байв. Ам нь ангаасан Ченхов юу ч хэлж чадахгүй зогсов. Дон зүгээр нэг эргэж хараад сар бүрийн орлогын талаар асуулаа. Харин тэр асуултаа дуусгаад удаагүй байтал тэнгэрт хүчтэй эргэлдсэн утаа шиг үйл үүсэж эхэлсэн. Хоёул хамгаалалтын байрлал авлаа. Тэдний нүд тэнгэрт түгжигдэв. Салхины хаалганаас мангасууд гарч эхэлсэн ба олон хүн айсандаа хашгирав. Асар том мангасууд гудамжаар алхаж. Зам тэдний жингийн дор хагарч байв. Тэд газар руу шидэх ид шидийн довтлогоог ашиглан хөдөлж байлаа. Олон хүн айсандаа ухарч нэг алхам бүрийг болгоомжтой хийж байв. Урд игнэнд явж байсан мангас бамбар өргөн шүдэ гаргаж бүх сүрэг машин шиг даглаа. Тэр мөчид хүмүүс сандарч хашгиран зүхтав. Зарим нь айсандаа чичрэн, зарим нь сум татсан сум мэд чангарч зогсов. Дон ойртож харж. Эдгээр мангасууд Тэнгэрийн ёрын муу санаатай мангасууднаас ч илүү муухайг ойлгов. Тэр нугарч чулууг авч гараараа хөнгөн шидлээ. Хүчийг нь туршиж үзэх гэж чулууг бүх хүчээрээ шидэв. Ченхов өрөөнд нүдээ том нээснээр зогсов. Чулуу заавал хүрэх мэд боловч мангасын үл үзэгдэх сааданд саатав. Тэр ширүүн харцыг мэдэрч нэг мангас толгоогоо эргүүлэн харав. Нүүр нь ууртай байв. Ченхов яаралтай хэлв. Орчин үеийн зэвсэг тэдэнд үр дүнгүй. Гэвч Дон үнийг үл тоож нүдээ зорилгодоо тултал бүү хөдөлгөлөө. Мангасын бүдүүн хөл газар руу түлхэж хоёр хүний зүг сүнэж хөвж ирэв.
Тэр бамбараа савн газар чичиргүүлэн чангаар ойрлов. Чэнэ байсан тул нүдээ чанга хатгав. Гинэт цус шидэгдэж нүүр рүү нь цацав. Харин цус нь мангасынх байв. Дон ганц батал цохоноор үүнийг даржээ. Чэнэ байж сандарч эхлэв. Ам нь ангаас нь Чэнэ юу ч хэлж чадахгүй зогсов. Дон зүгээр нэг эргэж хараад сар бүрийн орлогын талаар асуулаа. Харин тэр асуултаа дуусгаад удаагүй байтал тэнгэрт хүчтэй эргэлдсэн утаа шиг үйл үүсэж эхэлсэн. Хоёул хамгаалалтын байрлал авлаа. Тэдний нүд тэнгэрт дүүжигдэв. Салхины хаалганаас мангасууд гарч эхэлсэн ба олон хүн айсандаа хашгирав. Асар том мангасууд гудамжаар алхаж. Зам тэдний жингийн дор хагарч байв. Чэнэ толгоогоо гудайтал гайхав. Тэр урд өмнө нь ийм хүч үзээгүй байсан. Дон ганц цохилтоор мангасын толгойг тасалж унгалаа. Гэвч түүнийг гайхаж амжаагүй байтал энгийн хүмүүс айж хамтдаа болтож хаашаа явахаа мэдэхгүй болжээ. Энэ нь Сеул хотын төвийн дүүрэг хоолны газар дэлгүүрээр дүүрэн хамгийн завгүй бус байсан тул орилон хашгирч байгаа хүмүүсийн чимээ мангасыг татав. Мангасуудын сүрэг томорч хүмүүс цайвар болж амьдралаа дууссан мэт бодлоо. Энэ завсар Чэнэ гарч ирэн тэдэнд ойролцоох бохор усны хоолоогоор аюулгүй газар очих зам бий гэдгийг хэлв. Амьдрахыг хүсвэл намайг даах. Гэвч хүмүүс цухтаж ирэхэд ногоон арьст мангасууд аль хэдийн бүх гарцыг хаасан байлаа. Тэгэхэд нэг аимшигтай мангас зэвсэг барин ойртож занал хийлэн газар дээр мөргөлөө. Түлхүүр цэгт бяцхан охин ганцаараа үлдсэн. Тэр тэнд уйлан ээжээ дуудаж байлаа. Мангас уламд ордож давлгааны мэд олноороо дайрч нөхцөл байдал хэтэрхий өмнөдөө болжээ. Бяцхан охин одоо ч хөдлөөгүй байхад мангас глүбээ өргөн хүүхдийн дээр унахаар бэлдэв. Чэнэ амнасаа эрсдэлд оруулан охиныг аврахын тулд урагш дайрч чадлаа. Тэгэх зуур мангас гинэт хүчтэй цохилтонд орж шүдэнд бутран унав. Дон цахилгаан шиг гялсган дайрч өвдгийгөөрөө цохиж мангасын толгойг нисгэв. Тэр найз руугаа хараад толгой дохив. Чи үргэлжл бусдын хэрэгт хутгалддаг юм да. Дон чанга дуудаж хэлв. Чэнэ хүмүүсийг аюулгүй газар аваач, би энд үлдэж мангасыг зохицуулна. Найз нь амь насаа эрсдэлд оруулж байгааг хараад Чэнэ нүдэрээ ойлголоо. Бусад хүмүүсийн төлөө санаа тавин Чэнэ жижигхэн боловч шийдэмгий инээмсэглэлтэйгээр хүмүүсийг цуглуулан барбекюгийн ресторан доторх бохор усны хоолой руу удирдав. Гар утас трипод дээр суулгадан мангасуудтай тулалдаж буй аимшигт үзэгдлийг шууд дамжуулж байлаа. Коммент хэсэгт хүмүүс Дон энэ тулалдааны ур чадварыг магтан бичиж эхлэв. Рестораны ажилтан айсан дуугаар орлов. Чиний ард. Анхаар. Мангасууд олон тоогоо ашиглан давуу талаа ашиглаж Доныг буланд шахан устгах мэт халуун цохилтуудыг тасралтгүй хийж байлаа. Хүчтэй нэг цохилт Доныг ойролцоох машины хажууд шидэв. Рестораны ажилтан айсандаа амьсгаа давхардуулан баатарн өгсөн мэт бодов. Интернетээр үзэгчид бас уурлан гайхав. Дон хүрэн хөдөлгөөнгүй харагдав. Бүүмэрт орсон ээж охинтойгоо тэврэлтэн амар мэнд үлдсэндээ уйлж сандарлаа. Ээж ба хүүхдийн дахин уулзсан дүр зураг бүгдийг хөдөлгөж үгүй болгосон байлаа. Чэнэ зүрхэндээ дулаан мэдрэмж авч өчигдөр сайн зүйл хийсэндээ сэтгэл ханамжтай байлаа. Гэтэл түүний хажууд зогсож байсан хүн эргэж харснаа чи одоо ч эргэж очиж тулалдахаар төлөвлөж байна уу гэж асуув. Энэ асуулт Чэнэг боддоос сэрэж Дон одоо ч гадна талд эргэлзээтэй байгаа гэдгийг санууллаа. Мангасууд сониучрхан цуглаж Дон амьд эсвэл бүрэн ялагдсан эсхийг харахыг оролдож байв. Баруул шиг зузаан шилбэтэй мангас Дон руугаа хүн дээр алхаж ойртов. Мангас нарын нүдэрээ ширтэж тэнийг аимшигтай инээмсэглэлээ тарив. Рестораны ажилтан тайлбарлагчийн дүрд анхаарлаа төвлөрүүлэн үзэгчид шууд дамжуулалтаар тасралтгүй коммент бичсээр байлаа. Гадаа мангас шонгоо дээш өргөн Донгийн хүзүүний ард чиглүүлэн доош цохих гэж байв. Гар утсаар бичиж буй хүн анхааруулан орилж нүдээ таглав. Үзэж чадхаа болжээ. Гайхамшигтай цохилтын дараа тоос удаагаар дүүрв. Гэвч мангас зогсов, юу болохыг мэдэрчээ. Тэр зөвхөн машиныг зогссон байв.
Хүн алга болсон байлаа. Тэр эргэж харвал ялагдсан байх ёстой хүн одоо эсрэг довтлогоо эхлүүлж байлаа. Дон эргэлдэж хүчтэй цохилт гаргаж өөр нэг мангасын толгойг нисгэв харагдахаа болжээ. Энэ бүхэн яг л үйлдэлийн кино шиг рестораны ажилтан хідэн мангасыг устгасны дараа догдлон сэтгэл хөдлөлөө илэрхийлж тайлбар бичиж байлаа. Дон их хэмжээний манаг шингээжээ. Одоо түүний бие бүх өвдөлтөд бараг бүрэн мэдрэлгүй болсон. Тэр хүйтэн өнгөөр хэлв. Эдгээр мангасуудыг бүрэн төлж барина. Хүүгийн хүүтэн Дон сэлхний хурд шиг урагш давшиж өөрийн эргэн тойрон дах хид хідэн мангасыг амархан устгав. Тэр хурдтай тул шууд дамжуулж буй камерч дагаж чадхааргүй байв. Интернетээр үзэгчид догдлон сэтгэлдээ бичиж хэн нэгэн дүрийг тодхон авахд 5 саяын шагнал санал болгож байлаа. Part 2-ын хүрээ дараараа Metabas Comic дээр та нарыг лайкийн тооноос хамаарч цаашаа урт орох баг орох шалтгаанд subscribe дарж хонхоо дарснаар Part 3 тэр дорн үзээрэй. Please subscribe! Subscribe now! Subscribe, please!